UBS телевизийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхнийгээ бид My Voice уралдааны шилдэг оролцогчид болох 380 сувийн дугаартай Evolution хамтлагийн үзэгсэлэн тогтоодтой уулзуулж байна. Үзэгчдийнхээ өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За тэгээд ямар ч байсан 2 дугаар шатыг бол дажгууд аваад гарчлаа. Амжилтсыг тэнцсэн. My Voice-ийн энэ тайз Evolution гэдэг хамтлагийн хувьд бол хамгийн анхны гараа нь болсон мартагдчихгүй үн цэнтэй юм хорон мөчийг өнгөрөөсөн шоу болж өнгөрсөн болов гэж бодож байна. My Voice-аас олж авсан ололт амжилтаа эргээд нэг дүгнээд ярил. My Voice та гуравт юу өгсөн бэ? Мэдээж одоо хүн энэ амьдралаа эхлүүлэхийн тулд ямар нэгэн ихтэй сургуулийг төгсч сурдаг ч юм уу те ямар нэгэн байдлаар өөрийгөө боловсруулдаг. Яг тэрнтэй адилхан Evolution хамтлагийн хувьд гэх юм бол My Voice маш том бас нэгэн их сургууль байлаа. Тийм тэгээд ямар ч хэлсэн шат ахих тусам бид гурав дутагдaltaй талж их байлаа, ололттой талж их байлаа. Ямар ч хэлсэн маш их юм сурж авсан гэдгээрээ их давуу байна гэж бодож байна. Гурван хүн чинь нэгдэнэ гэдэг бол бас айгүй том зүйл л дээ. Тийм учраас бэлтгэл сургуультаас ахуулаад ингээд цаг хугацааны хувьд бид гураас айгүй их юм шаардж байсан. Бусад оролцогчид маань ч гэсэн адилхан л ахalta. Тэгээд нөгөө 2 дугаар шатанд содураад уулдаг шатан дээр бид гурав 1 хоног бэлдсэн. Энэ бол бид гурвын хариуцлагагүй байдал бас магадгүй те. Тэгээ яг энэ бол бид гурвын хувьд энэ тэмцээний хамгийн харамсалтай бөгөөд хамгийн одоо юм сургамж болсон тийм шат. Хамгийн дурсамжтай гэвэл амьд хөгжимтэй дууссан. Яг энэний дараа 3 дугаар шатанд бид ямар ч гэсэн аягүй сайн оролцохыг хичээсэн. Тэгэхээр энэ хоёр шат маань хамгийн тод. Маш их ингээ ярилцсан л да орох уу болох уу яах уу гэд бид гурван хувьд бол уран бүтээл хийж эхлэх тийм зорилготой өгнө явж байсан. Тэгээд орох уу болох уу гэд маш удаан ярилцсны эцэст яг 7 хоногийн өмнө шийдээд хөдөөнөөс 90 гутлаа бид нар бэлтгэлдээ орсон. Тэгээд явж байх явцад бид гурвын ингээ зам ийм байдаг штэ хувь тавилан гэж байдаг гэж хүмүүс болго ярьдаг. Тэнгууд чи үнэхээр одоо энэ хүнтэй байх ёстой бол ямар цаа татваргүй ч юм уу те асуудалгүйгээр та хоёр бол хоорондоо тохирно гэж байдаг штэ. Яг тэр шиг бид гурвыг тэмцээнд оролцохоор шийдсэн өдрөөс эхлээл бид гурвын зам ингээл тохирно бүрдээл яг зам маань айгүй гой шулуун байсан. Хүн болгон бид нарт бид гурав туслаад мэ тэр болгонд бид гурав айгүй их урамшиж байсан. Тэгээ тэр сэтгхүүгээрээ яг 1-р шатанд ороход яг надад бол 1-р шат бол айгүй тийм дурсамжтай. Хичнээн тийм бэлтгэл маань дутуу байсан ч гэсэн тэр олон хүний сэтгэл айгүй найдлага маш их тийм гоё дүүрэн байсан. Бид гурав хамтлаг болоод яг 2 жил болж байна. Бид хоёрын үед бүр 7 жил. Тэгээд хамтдаа дуулж ин тэгээд жүжигчин одоо бол орчин цагт одоо яриад гаш түн болгон ярьж байгаа те жүжигчин мэрэгжлийн жүжигчин гэх юм бол дуулах жүжиглэх олон талын чадварыг өөртөө эзэмших ёстой гэдэг утгаараа дуу хоолойгоо бас хүмүүст хүргүүл бидрийг яаж хүлээж авах уу гэдэг тал дээр нэгдсэн л дээ. Тэгэхээр өөртөө сорж үзэгчд бас яаж хүлээж авах нь вэ? Юун дээрээ бид нар суралцах хэрэгтэй байна? Юун дээрээ эсвэл бидний давуу тал байна гэдгээ илүү их мэдэж авах боломжтой зүйл бол My Voice байсан. Жүжигчин хүн тайзан дээр гараад мэдрэх мэдрэмж нэг өөр, дуулах мэдрэмж бас нэг өөр юм байлээ. Тэрийг бол сая My Voice тэмцээнд оролцоод бас бид бүхэн бас мэдсэн. Мэдэрсэн. Тэмцээн дууссаны дараа бид гур маш их юм сурчаад дахиад тайзан дээр гараад үзэгчдийн өмнө дуулах юм бол бас арай өөр мэдрэмжээр дуулах байх гэж бодож байна. Үзэгчдэд хувьслыг мэдрүүлж байгааг хичээдэг. Яг тэрний нэг адилхан бид нар яагаад Evolution гэдэг нэр өгсөн. Тийм учраас бас нэгэн хувьслыг л үзэгчдэд мэдрүүлэхийг заримдаа
Тэгэлгүй ах уу тэгээд бит гурийн бас онцлог энэ дөрвөн шатны туршид тийм ээ бас үзэгчд маань бас хараад за нэг evolution гэдэг хамтлаг бол нэг ийм л чиглэлийн уран бүтээл ториулсан хамтлаг гарах юм байна да ч гэдэм үү нэг бит гурвыг evolution гэж сонсохоор нэг юм нүдэнд төсөөлөгддөг ч одоо жишээ нь тий яг тиймэрхүү зүйлийг бас гаргахыг хичээсэн болохоор бит гурвын хувьд бол энэ финал дээрээ маш гоё тийм ирч хүчийг мэдрүүлэхийг тийм мэдрүүлэхийг хүсэж байгаа. Энэ урлагтаа та бүхэндээ дандаа сайн сайхан дуу хоолой, ирч хүч, урам зориг, тэ сэтгэлийн сайхан тайвшрал, кайфыг өгөхийн тулд зорж ажиллах болно гэдгийг л хэлмээр байна. Тэгээд явж байх явцад бит гурийн ингээд зам ийм байдаг штэ хувь тавилан гэж байдаг гэж хүмүүс ярьдаг. Тэнгууд чи үнэхээр одоо энэ хүнтэй байх ёстой бол ямар цаа тотхоргүй ч юм уу те асуудалгүйгээр та хоёр бол хоорондоо тохирно гэж байдаг шүү дээ. Яг тэр шиг бит гурыг тэмцээнд оролцохоор шийдсэн өдрөөс эхлээл гурвын зам ингээл тохирно бүрдээл яг зам маань айгүй гой шулуун байсан. Хүн болгон бид нарт бит гурав туслаа тийм ээ. Тэр болгонд бит гурав айгүй их урамшиж байсан. Тэгээ тэр сэтгхүүгээрээ яг нэгдүгээр шатанд ороход яг надад бол нэгдүгээр шат бол айгүй тийм дурсамжтай. Хичнээн тийм бэлтгэл маань дутуу байсан ч гэсэн тэр олон хүний сэтгэл айгүй найдлага маш их тийм гоё дүүрэн байсан. Бид гурав хамтлаг болоод яг 2 жил болж байна. Битэрийн үед бүр 7 жил. Тэгээд хамтдаа дуулж ин тэгээд жүжигчин одоо бол орчин цагт одоо яриа л гаш түн болгон ярьж байгаа те жүжигчин мэрэгжлийн жүжигчин гэх юм бол дуулах жүжиглэх олон талын чадрыг өөртөө эзэмших ёстой гэдэг утгаараа дуу хоолойгоо бас хүмүүст хүргүүл бидрийг яаж хүлээж авах уу гэдэг тал дээр нэгдсэн л те. Тэгэхээр өөрсдийгөө сорж үзэгчд бас яаж хүлээж авах нь юунд My Voice-ийн энэ тайз Evolution гэдэг хамтлагийн хувьд бол хамгийн анхны гараа нь болсон мартагдчихгүй үн цэнтэй юм хорон мөчийг өнгөрөөсөн шоу болж өнгөрсөн болов гэж бодож байна. My Voice-аас олж авсан ололт амжилтаа эргээд нэг дүгнээд ярил. My Voice та гуравт юу өгсөн бэ? Мэдээж одоо хүн энэ амьдралаа эхлүүлэхийн тулд ямар нэгэн ихтэй сургуулийг төгсч сурдаг ч юм уу те ямар нэгэн байдлаар өөрийгөө боловсруулдаг. Яг тэрнтэй адилхан Evolution хамтлагийн хувьд гэх юм бол My Voice маш том бас нэгэн их сургууль байлаа. Тийм тэгээд ямар ч хэлсэн шат ахих тусам бид гурав дутагдaltaй талж их байлаа, ололттой талж их байлаа. Ямар ч хэлсэн маш их юм сурж авсан гэдгээрээ их давуу байна гэж бодож байна. Гурван хүн чинь нэгднэ гэдэг бол бас айгүй том зүйл л дээ. Тийм учраас бэлтгэл сургуультаас ахуулаад ингээд цаг хугацааны хувьд бид гурав маш их бид гураас айгүй хэм шаардж байсан. Бусад оролцогчд маань ч гэсэн адилхан л ахaltaа. Тэгээд нөгөө 2 дугаар шатанд содураад дуулдаг шатан дээр бид гурав 1 хоног бэлдсэн. Энэ бол бид гурвын хариуцлагагүй байдал бас магадгүй те. Тэгээ яг энэ бол бид гурвын хувьд энэ тэмцээний хамгийн харамсалтай бөгөөд хамгийн одоо юм сургамж болсон тийм шат. Хамгийн дурсамжтай гэвэл амьд хөгжимтэй дууссан. Яг энэний дараа 3 дугаар шатанд бид ямар ч гэсэн айгүй сайн оролцохыг хичээсэн. Тэгэхээр энэ 2 шат маань хамгийн тод. Маш их ингээ ярилцсан л да орох уу болох уу яах уу гэд бид гурийн хувьд бол уран бүтээл хийж эхлэх тийм зорилготой өгнө явж байсан. Тэгээд орох уу болох уу гэд маш удаан ярилцсны эцэст яг 7 хоногийн өмнө шийдээд хөдөөнөөс 90 гутлаа бид нар бэлтгэлдээ орсон. Тэрээ бид нар суралцах хэрэгтэй байна. Юун дээрээ эсвэл бидний давуу тал байна гэдгээ илүү их мэдэж авах боломжтой зүйл бол My Voice байсан. Жүжигчин хүн тайзан дээр гараад
мэдрэх мэдрэмж нэг өөр. Дуулах мэдрэмж бас нэг өөр юм байлээ. Тэрийг бол сая My Voice тэмцээнд оролцоод бас бид бүхэн бас мэдэрсэн. Тэмцээн дууссаны дараа бид гур маш их юм сурчаад дахиад тайзан дээр гараад үзэгчдийн өмнө дуулах юм бол бас арай өөр мэдрэмжээр дуулах байх гэж бодож байна. Үзэгчдэд хувьслыг мэдрүүлж байгааг хичээдэг. Яг тэрний нэг адилхан бид нар яагаад evolution гэдэг нэр өгсөн. Тийм учраас бас нэгэн хувьслыг л үзэгчдэд мэдрүүлэхийг зорино. Тэгэлгүй яг хөө тэгээд бит гурийн бас онцлог энэ дөрвөн шатны туршид тийм ээ бас үзэгчд маань бас хараад за нэг evolution гэдэг хамтлаг бол тийм нэг ийм л чиглэлийн тийм уран бүтээл тойруулсан хамтлаг гарах юм байна да ч гэдэм үү нэг бит гурвыг evolution гэж сонсохоор нэг юм нүдэн төсөөлөгддөг ч одоо жишээ нь тийм яг тиймэрхүү зүйлийг бас гаргахыг хичээсэн болохоор бит гурийн хувьд бол энэ финал дээрээ маш гоё тийм ирч UBS телевизийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхнийгээ бид My Voice уралдааны шилдэг оролцогчид болох 380 савийн дугаартай Evolution хамтлагийн үзэсгэлэн тогтоодтой уулзуулж байна. Үзэгчдийнхээ өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За тэгээд ямар ч байсан 2 дугаар шатыг бол дажгүй даваад гарчлаа. Амжилт хүсье.